Дэлхийн хүн амын бүтэц өөрчлөлтийн хэрээр хөдөлмөрийн зах зээлч мөн зэрэгцсэн өөрчлөгдөж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгалахын тулд улс орнууд өөрийн нөөц боломжид тулгуурласан зөв бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ зөвдөр ярилцахаар манай студид Европын Сэргээн босгол хөгжлийн банкны ахлах эдийн засагч Бята Яварчик хүрэлцэн ирээд байна. Өглөөний дөргийа. Өглөөний мэнд. Манай студид цаг гарган ирсэнд баярлалаа. Эхний асуулт бол та Old World буюу энэ төслийн гол үзэл санаа үндсэн ойлголтын талаар дэлгэрэнгүй тодорхой тайлбарж өгөхгүй юу? Дэлхийд даяар хүмүүсийн 4/3 нь хүн аманд буурч байгаа орнуудад амьдарч байна. Мөн улс орнуудын хүн ам маш хурдцтай хөгшөрч байна. Зүүн Европ шинээр хөгжиж байгаа Европч үүнээс ялгаагүй. Харин ялгаатай нь гэвэл шинээр хөгжиж байгаа зүүн Европт хүн амын хөгшрөлт өндөр орлоготой эдийн засгтай орнуудтай харьцуулахад бага орлогын түвшинд явагдаж байна. Өөрөөр хэлбэл шинээр хөгжиж байгаа Европ баян болохоос өмнө хөгшөрч байна. Энэ нь чухал. Учир нь хүн амын хөгшрөлт тэтгэврийн системээр дамжин зөвхөн төрийн санхуд дарамт учруулаад зогсохгүй амжиргааны түвшинг доройтуулдаг. Ажиллах хүч нийт хүн амаас илүү хурдтайгаар буурч эхлэхээр хүн бүрт ногдох бялууны хэмжээ багасна гэсэн үг. Энэ нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд хүн ам зүйн чиг хандлага сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Тиймээ. Brave New Old World тайланд дурдсанаар хүн амын хөгшрөлт хөдөлмөрийн бүтээмжид яг ямар нөлөө үзүүлж байна вэ? Хүн амын хөгшрөлт инновацид улмаар хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлж болно. Ямар ч нийгэм, ямар ч хүн амын дунд зохион бүтээгч болж шин санаа гаргах төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс тодорхой хувьтай л байдаг гэж бодъё. Тэгхийн бол ажиллах хүч багасах тусам шин зүйл сэдэж бүтээж чадах хүмүүсийн тоож бас багасна гэсэн үг. Тэгвэл үүнийг яаж нөхөх вэ? Бид олдгүй Эйнштейнуудыг ирж хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зохион бүтээгч болох чадвартай мөртлөө тэр замыг сонгох талаар боддоггүй хүмүүсийг. Тийм бүлгүүдийн нэг нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбар буюу STEM чиглэлээс зай барих хандлагатай байдаг. Тиймээс тэднийг эдгээр чиглэл рүү түлхүү оруулж чадах юм бол зохион бүтээгчдийн тоог нэмэгдүүлж болох юм. Дараагийн асуулт маань Монголын онцгой нөхцөл байдалтай холбон асууя. Монголчууд харьцангуй залуу хүн амтай орнууд хүн ам зүйн давуу талтай доктортой эдийн засгийн өсөлт болгохын тулд юунд анхаарах ёстой вэ? Монгол улс харьцангуй залуу нийгэмтэй гэдгээрээ давуу байр суурьтай байна. Энэ нь хүн ам зүйн ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн үг. Гэхдээ мэдээж энэ боломж төр зурих л да. Олон оронд нөхцөл байдал хэр хурдан өөрчлөгдөж болдгийг хүн ам зүйчид өөрсдөө ч гайхаж байсан. Тэгэхээр энэ боломжийг яаж ашиглах вэ? Юуны өмнө залуучуудад ажлын байр бий болгох хэрэгтэй. Учир нь Монголыг оролцуулаад олон залуу нийгэмтэй оронд боловсролд хамрагдаагүй, сургалтад хамрагдаагүй, бас хөдөлмөр эрхлээгүй залуусын эзлэх хувь өндөр байна. Ажлын байр бий болохын тулд хувийн хөвшил өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд ямар нэг ид шидийн гарц шийдэл байхгүй. Урьдчилан таамаглах боломжтой орчин хэрэгтэй. Бизнес эхлүүлэхэд хялбар байх хэрэгтэй. Найдвартай цахилгаан хангамжтай байх хэрэгтэй. Жишээлбэл энд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт тус тийм болох боломжтой. Бас шүүхийн тогтолцоо харьцангуй хурдан, ил тод ажиллах хэрэгтэй. Та Монголын ойрын хугацааны эдийн засгийн төлөвийг хэрхэн үнэлж байна вэ? Ялангуяа гол эрсдэл боломжууд юу байх вэ? Би 3 хүчин зүйлд төвлөрч хариулъя л да. Нэгдүгээрт Монголын эдийн засгийн хувь заяа түүхийн эдийн зах зээлтэй нэгт холбоотой байна. Гэхдээ Монголын кокс жоох нүүрс, цайр зэрэг бүтээгдэхүүний гол зах зээл нь ойрхон дорндын өнөөгийн тогтворгүй байдлаас харьцангуй хамгаалагдсан хэвээрээ байгаа бололтой.
Хоёрдугаарт дэлхийд даяар чухал ашигт малтмалын төлөө өрсөлдөөн өрнөж байна. Чухал ашигт малтмалын экспортод тавигдсан хязгаарлалтанд олон улс гинт үртэж шинэ их усвар хайж эхэлсэн. Энэ нь Монголд нүүрснээс хамаарлаа багасгах боломж болж харагдаж байна. Гуравдугаарт хүн ам зүйн ноогдол ашиг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих нэг том хүчин зүйл болж байна. Тийм ээ. Монгол Казахстан шиг түүхийн эдээс хамааралтай эдийн засгтай улсуудын хувьд эдийн засгаа хэрхэн төрөлжүүлэх нь хэр бодиттой вэ? Эдийн засгаа төрөлжүүлэх гэдэг бол олон улс олон 10 жилийн турш эрэлхийлж ирсэн асуудал. Эдийн засгийн шинжлэх ухаан чинэнд бас олон 10 жил хариулт хайсан. Энд бас л ганц ичээдийн шийдэл гэж байхгүй. Гэхдээ олон улсын туршлагаас харах юм бол экспортын бүтцээ төрөлжүүлэхийг хүсэх юм бол нэг арга нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах явдал. Учир нь үндэстэн дамнасан компаниуд тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн үйлдвэрлэх ноу-хаутай байдаг. Бас борлуулалтын сүлжээнд нэвтрэх боломжтой байдаг. Жишээлбэл Монголын хувьд ноолуурын үйлдвэрлэлээ илүү өргөн нэмэн өртөгтэй шат руу ахиулахыг хүсэж болно. Тэгэх юм бол гадаадад сайн сүлжээтэй ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэрэгтэй болно. Эсвэл эмнэлгийн үйлчилгээ экспортлох талаар бас бодолцож болох юм. Мөн өргөн удам орон зай, нарны тусгалыг ашиглаад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж дата төвүүдийг тэжээх боломжтой. Гэхдээ үнийг хийхин тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт татхуйц, тогтвортой, урдчлан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх бас хэрэгтэй. Монгол улс Орос Хятад хоёрын дунд орших далаад гарчгүй улс. Хятад улс эдийн засгийн чадвараараа бараг дэлхийд тэргүүлэгч улс болж байна. Тиймээс хөршийн нөлөөгөөр Хятадын эдийн засаг Монголд бүр цаашлаад бүс нутагт нөлөөлдөг. Тэгвэл Хятадын эдийн засгийн саармагжилт болон Монгол болоод Төв Азийн эдийн засагт хэрхэн нөлөөллийг үзүүлж байна? Хэрвээ Хятадын эдийн засгийн өсөлт саарах юм бол энэ нь бүс нутгийн түүхийн эдийн экспортын эрэлтийг бууруулна гэсэн үг. Гэхдээ Хятад одоо өндөр технологийн салбаруудад эрчимтэй хөрөнгө оруулж байгааг мартаж бас болохгүй. Энэ нь зарим төрлийн чухал түүхийн эдийн эргэлтийг нэмэгдүүлнэ л дээ. Барууны орнуудын өндөр технологийн өсөлт ч ийм бүтээгдэхүүний эрэлтийг хүсгэж байна. Тэр утгаараа би бүс нутгийн ирээдүйг эергээр харж байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд Төв Азийн өсөлтийг голчлон юу хөдөлгсөн бол? Мэдээж түүхийн эдийн экспорт маш их чухал нөлөөтэй байсан. Монголын хувьд хөдөө аж ахуй, ялангуяа цагаагаарын эрсдэс нөхцөл байдал чухал хүчин зүйл болдог. Бас олон Төв Азийн орон томоохон төрийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлсэн. Энэ нь мэдээж эдийн засгийн эдвэхийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд бодит цалингийн өсөлт ажиглагдсан. Тэр өсөлт нь ковидын өмнөх чиг хандлагаас ч давсан. Илүү өндөр цалин, илүү өндөр үйлдвэрлэлд хүргэж улмаар өсөлтийг дэмжсэн. Өнөөгийн дэлхийн ер нь их тодорхойгүй геополитикийн нөхцөл байдалч тогтворгүй байна. Тэгвэл энэ байдал зөвхөн Монголын эдийн засаг төдийгүй дэлхийн эдийн засагт ямар эрсдэл авчирч болзошгүй гэж та үзэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийд даяараа л ихээхэн савлгаа, геополитикийн эсвэл холбоодын өөрчлөлт гарлаа. Гэхдээ эмх замбраагүй байдал өөрөө боломжийг ч бас бий болгодог. Тиймээс олон тулгуурт гадаад бодлого баримталж байгаа орнууд ашиг хүртэх боломжтой. Тэд хоёр талын блок бас аль ч талд нэгдээгүй орнуудаас хөрөнгө оруулалт татаж чадна шүү дээ. Худалдааны чиглэлүүд ч гэсэн дахин өөрчлөгдөж байгааг бид харж байна. Энэ нь бүс нутгийн хувьд бас нэгэн боломж юм.
Тэгвэл ойрогт орнодын өнөөгийн мөргөлдөөн EBRD-гийн хамрах бүсийн эдийн засагт ямар гол сувгуудаар нөлөөлж байгаа вэ? Мэдээж хамгийн ихний сувг бол газрын тосны үн. Газрын тосны үн өсөх нь инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Бас төрийн төсөвт дарамт учруулна. EBRD-гийн бүсийн олон улс айл өрхөд эрчим хүчний хэрэглээний үнийг татаасаар дэмждэг. Эсвэл иргэдийн дарамтыг бууруулахын тулд шатхууны татварыг бууруулах шаардлаганд ордог. Бас Европын эдийн засагт байгалийн хийн үн өсөх замаар хүчтэй нөлөөлж байна. Шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор 5/1 нь зах зээлээс гарсан. Магадгүй өнөөдөр мөргөлдөөн зогссон ч гэсэн Катар дахь хүчин чадлыг сэргээхэд хугацаа орно шүү дээ. Энэ өндөр шингэрүүлсэн байгалийн хийн үн нь Европын өрсөлдөх чадварыг бас сулруулж байна. Үүнээс гадна аялал жуулчлал, ялангуяа Йордан зэрэг оронд бас гадаадаас ирэх мөнгөн шилжүүлэг, Тажикстаны импорт, экспортын дамжин өнгөрөх тээврийн хүндрэл, цаашлаад бордооны үнийн өсөлтөөр дамжаад хөдөө аж ахуйд нөлөөлж байна. Энэ мөргөлдөөн зарим улсад жишээлбэл шинэ худалдааны зам болоод логистикийн өөрчлөлтөөр дамжин боломж үүсгэж чадах уу? Мэдээж энэ мөргөлдөөнөөс үүдээд улс орнууд төрөлжилтийн талаар илүү их бодож эхэлнэ. Энэ нь улс орон шинэ түүхийн эдийн их үүсвэр, шинэ бүтээгдэхүүний нийлүүлэлтийн их үүсвэрийг хайна гэсэн үг. Тиймээс улс орнуудад шинэ бизнесийн харилцаа тогтоох боломж нэгдэнэ. Тэгвэл сүүлийн асуулт маань эх 5 жилд EBRD-гийн хамрах бүсийн эдийн засгуудад хамгийн том өөрчлөлт авчрах хүчин зүйл юу байх вэ? Энэ мөргөлдөөн бас энэ тогтворгүй байдал бол бодлого боловсруулагчдыг яаралтай асуудлуудад төвлөрөхөд хүргэж байна. Ингэснээр урт хугацаанд сорилтууд орхигдсоор байна. Тиймээс урт хугацааны асуудалтай анхаарлаа алдахгүй гол зорилгоо хараандаа байлгаж чадсан орнууд амжилттай явна. Энэ нь EBRD-гийн бүсийн орнуудын хувьд хамгийн том гейм ченжер буюу эрс өөрчлөлт авчрах хүчин зүйл болж байна. Маш богино асуулт. Энэ бол таны Монгол анхууд дээр ирж буй тохиолдолтой холбоотой. Монголын талаар хангалттай сэтгэлдээ хуваалцахгүй юу? Өчигдөр Улаанбаатараар алхахад цаг агаар үнэхээр сайхан байлаа. Маш таатай өдөр өнгөрүүлсэн. Цаг зав гаргасан баярлалаа. Мөн Монголд дахин давтаа морил. Урьсанд баярлалаа. Баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар профессор мөн Европын Сэргээн босгол хөгжлийн банкны ахлах эдийн засагч Беата Яварчигтэй ярилцлаа.